Соко. Ойрхон гэртээ исэн бол гоё ахгүй юу? Хойлоо ингээ хамтдаа алхаад ирж очиж болчихлоо шүү. Би л хотын төвд байрны сургуультайгаа ойрхон амьдардаг гэсэн бол амар он зурна. Чи амар сони юм ярьдгийн. Хүн аз урахад хүний амьдарч байгаа орчин ямар ч хамаагүй шүү. Тэр чинь хүний хичээл зүтгэлэхгүй юу? Этгэе. Хөөе. Яагаад байгаа юм? Энэ манай сургуулийн охин байхгүй юу? Хотоо ингэ намайг гэр хороолд амьдардаг гэдгийг мэдчихлээ шүү дээ. Ямар тэнийг олон юм яаж явж байгаад Ямар мангар юм. би фэйсбүүк дээр дандаа гайгүй зураг байдаг хгүй. Инстаграмдаа ч гэсэн одоо ингэ таарчлаа шүү. Чи ерөөсөө хүн амьдарч байгаа орчноос ичиж болохгүй шүү. Тэр ямар хамаатай. Ямар тэнийг юм бэ? Миний найз ингэж бодож болохгүй. Энэ автобус бол арай л ирэх болог байна да. Болог байна. Болог энд явчих. За. Оо. Тано. Сайн. Өби гэртээ байна. Манайх уу их дэлгүүр. Би хараа одоо гэрээсээ гараад таксид гарал байж гин. Тгий. Чи тэгвэл ирэхээс нэг 2 морь цагийн өмнө хэлжээрэй за. Би гэртээ байж авах хаа баг. За. Үгүй чи ямар амар хинтээ ингэж худлаа яриад байгаа юм. Би нэг залуудаа уулзж байгаамаа. Тэгээ манайхан гэр хороолд үйдэг, манайхан хол үйдэг илүү шалт тэнэг ш. За бас хаана байх нь хаана амьдрах нь бас хайранд хамаатай юу? Тэгээ тэгж ярьж байгаа ч гэсэндээ тэр хүн ямар чиний сэтгэж байгаа шиг бодох штэ. За чи битгий юм насгүй юм хийгээд ээ. Хаан ч амьдрсан хайр бол жинхэнэ хайр бол хайр л байна штэ. Үгүй. Цагаад болохоор хүмүүсийг ялгадаг юм дөө. Хаана амьдрдгаар нь ялгаж ханддаг тийм хандлага байха болцсон биз дээ. Хэрвээ над чиг явцсан ойлголттой явсан бол энэ ойлголтоо яг одоо засаарай. Бид нар ямар нэгэн буруу зүйл хийгээгүй.